Монголын ард түмний үндэсний эрх чөлөө тусгай тогтнолын төлөө тэмцэгч төрн цэргийн нэр зүтгэлдэн тэрээр 14 настайгаас хөлөн бүрэн шинэ бараг 100 гарын бүгдийн даргын яамны туслах жинхэнэ тэргүүн бичээч болж орлон хөөгч сумын зангийн тушаалд ажиллажээ. Дамдын сүрэн 1911 оны эцсээр баргад өрнсөн үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын тэмцэлд идэвхтэй оролцож 1912 онд баргын төлөөлөгчдийг тэргүүлэн нийслэл хүрээнд ирэв. Богд хаан түүний гавьяаг үнэлж гүн цол шагнан гадаад яамны дид сайдаар томилов. Дид сайд Дамдын сүрэн 1912 онд Монгол төвдийн гэрээнд Монголын талын төлөөлөгчийн хуваар гарын үсэг суржээ. Дамдын сүрэн 1912 онд ховдыг чөлөөлөх байлдааныг Магсаржав яамд удирдах гавьяа байгуулсан тул Богд хааны зарилгаар цэргийн жанжин Манлайбаатар цолоор шагнав. Манлайбаатар нь 1913 оны 3 дугаар сарын 16-нд цэргийн яамны эрхлэн зөвлөх сайд мөн оны 7 дугаар сарын 1-нд өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар тус томилогдож өвөр Монголыг чөлөөлөх дайныг удирджээ. Түүний удирдсан цэрэг өвөр Монголын шилийн голын чуулганд Долон нуур Шандын голын чиглэлээр давшиж дундад эргийн улсын их цэрэгтэй 10 гаруй удаа ширүүн байлдаан явуулж ялалт байгуулжээ. Гэвч хаант Орос, Монгол, дундад эргийн улсын хооронд хилцээр хийх болсон тул Богд хааны зарилгаар их цэргийг гэдрэг татж дайныг зогсов. 1914 онд Хягтад 3 улсын хилцээр хийх эхлэхэд Монголын төлөөлөгчдийн зөвлөхөөр Дамдын сүрэн ажиллаж байв. Тэрээр хилцээрийн явцад өвөр Монгол баргыг нэгтгсэн Монгол улс байгуулах бодлогыг хамгаалан тэмцэж монголчуудыг салган бутгах гэсэн Орос хятадын байр суурийг тууштай эсэргүүцсэн шүүмжилж байв. Ийм учраас Орос хятадын төлөөлөгчд Монгол улсад дарамт шагалт үзүүлэн Манлайбаатарыг Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс эргүүлэн татжээ. Дамдын сүрэн Хягтын хилцээрийн дараа хөлөн буураас гэр бүлээ нүүлгэн авчирч Монгол улсын төрд хүчин зүтгэж үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцлээ өргөжлүүлж байв. Манлайбаатар Дамдын сүрэн 1912 1913 онд улс орны нийгэм эдийн засаг хууль цаас цэргийн хүчийг шинчлэх хөгжүүлэн бэхжүүлэх тухай бодрол бичгээ Богд хаанд өргөн барьжээ. Тэрээр Монголын тусгай тогтнолыг дахин сэргээх хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан тул 1920 оны 9-р сарын 11-нд хятад цэргүүд баримчилж тамлан зовоосны улмаас 1921 оны 1-р сарын 27-нд шоронд нас баржээ. Манлайбаатар Дамдын сүрэн бол Монголын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч төдийгүй улс орныхоо хөгжил дэвшлийн талаарх шинтгэлийн бодрлоо Богд хаанд удаа дараа өргөн барьж байсан шинтгэгч үзэлтэй байв.